Planet Gold Монгол төслөөс алтны бичил уурхайдах мөнгөн усны болцошгүй хэрэглээнээс сэргийлэх зорилгоор төслийн зорилтод бүс нутаг болох Сэлэнг аймгийн Мандал сум, мөн Мандал сумын Түнхэл тосгонд алтны хүдэр баяжуулах мөнгөн усгүй технологи бүхий 2 цехийг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. 2022 онд одоо Planet Gold төслийн хүрээнд хүдэр боловсруулах цехийг сайжруулах тийм төслийн сонгон шалгаруулалт зарлагдсан. За энд бол манай нөхөрлөл бас оролцсон байгаа. Тэгээд ингээд бол бид нэр сонгон шалгаруулалтанд тэнцээд одоо хүдэр боловсруулах шинэ цехийг бол 2022 оноос одоо ингээд барьж байгуулад одоо тоног төхөөрөмжөөр суйрлуулад ингээд явж байгаа. 2022 оноос үндсэндээ Planet Gold Mongolia төсөлтэй хамтарч Мандал суманд хэрэгжүүлж байгаа сонгон шалгаруулалтанд манай цех амжилттай оролцож сонгон шалгаруулалтанд тэнцсэн. Улмаар ингээд цехээ өргөтгөж шинэ технологи сурлуулахаар ингээд барилгын үйл ажиллагаа явагдаж байна. Бидний хамгийн гол одоо төвлөрж ажиллаж байгаа одоо асуудал бол одоо бутал нутагтай асуудал байгаа. За бутал нутагтай сайн яачих юм бол дараагийн шатанда баяжуулах тоног төхөөрөмжүүд нь бол сайн байхад яг алтыг бол өндөр түвшинд бол ялгаж авах юм боломжтой болчиход. What we've had to do here in Mandal as well as Tunko is try to enhance gravity recovery as much as possible. So behind me here you can see what we call a vibration mill, and it has enhanced comminution characteristics that's able to achieve higher gold liberation compared to the traditional systems of the artisanal miners. For the Tunko processing plant, instead of the vibration mill, we have a ball mill. So the ball mill compared to the traditional pan mill system that they have is able to achieve higher liberation in order to unlock and liberate the finer gold particles for enhanced recoveries as well, where we expect recoveries of upwards of 50 to 60%. За мэдээж энэ алтны барилт сайжирснараа бид нар тоон тутамд гарах алтны хэмжээ бол нэмэгдэж байгаа. За энэ хэмжээ нэмэгдснээрээ бидний бодит орлого шууд нэмэгдэнэ. Энэ цех маань бол 20 тонн хүдрийг ерөөсөө 24 цагийн дотор боловсруулад авах тийм том давуу талтай. Бид нар мөнгө усыг бууруулахдаа тоног төхөөрөмж шинжилэн сайжруулах технологийн дамжуулалт хийхээс гадна бичил уурхайг албажуулах зохион байгуулалтанд оруулах, бичил уурхайчдад хүртээх санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн бичил уурхайгаар холбосон алтны гаралт үүслийг ил тод болгох гэх мэтлийн зохицоор нь үйл ажиллагаа хэрэгжүүлж улмаар мөнгө усны хэрэглээг бууруулах, мөнгө усны хэрэглэх сэтлийг багасгах ийм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа. So in addition to being profitable for the current mining operation here in Mandal as well as Tunko, the processing facilities will also in parallel act as training centers for miners outside of our current stakeholders zone to come, visit, learn from, and receive training so that they too can witness, test, and also operate themselves and be exposed to enhanced gold recovery systems that will in turn make their operations more profitable and improve their livelihoods as artisanal miners. Сэлэнг аймгийн Мандал суманд энэ их дэвшил технологиуд ашигласнаар ямар нэгэн одоо хууль бус одоо байгаль одоо хортой химийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх буюу одоо ийм зүйл байхгүй болж байгаад үнэхээр одоо их баяртай сайхан гой санагдаж байна. Шинжлэн боловсруул сайжруулж байгаа 2 баяжуулах цехийнхаа бүх зөвшөөрлүүдийг авахт нь дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа. За мөн энэ 2 зөвшөөрлөөс гадна бас эрсдлийн үнэлгээ болон одоо орон нутагтай хамтарч ажиллах гэрээ гэх мэт маш олон баримт зөвшөөрөл байдаг. Энэ бидний бүх баримт зөвшөөрлийг бид бүгдийг авахын тулд ажиллаж байгаа.